Хамгийн их олон суудал авсан 3 улс төрийн хүчин нь улс орныхаа эрх ашиг урдаа тавьжгаад өөрийн улс төрийнхаа ашиг сонирхлыг хойшоо тавьжгаад нэгдэж явж байгаа бол энэ дэлхийд даяар болж байгаа энэ үйл явдал дунд бид нар маш зөв сонголтыг хийсэн байна гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Одоо миний хэлэх гэж байгаа зүйл ардын намынхаа хариуцлагатай байцгаа. Та нар 100 жилийн түүхтэйгээд өөрсдөө бахархаад идэг. Бид нар олон 100 жилийн энэ 100 жилийн хугацаанд бол Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалагч юм тулхтай улс төрийн хүчин гэдэг өөрсдийгөө дүгнэдэг. Тэгвэл одоо асуулт байна. Та нарын өмнө Монгол улсын эрх ашиг байгаа мó? Аль эсвэл танай намын эрх ашиг байгаа мó? Дэлхийн ертөнц өвмөд ингэж явж байгаа тохиолдолд эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр 60-аас 80 улсын дампуурах ийм эрсдэлтэй Монголын эдийн засаг ийм хүнд нөхцөлтэй байгаа үед та нар энэ эдийн засгийн хямралыг дангаараа гаталж чадахгүй. Би бол чадахгүй гэж бодож байна. Би эдийн засгч юм чадахгүй. Хоёрдугаарт та нар 68 судалтай. Тэгвэл тэр 68 судал чинь бүгдээр бүх асуудал дээр 68-удаа ирээд энэ суугаад конопдож чадахгүй. Би бол чадахгүй гэж бодож байна. Ингээд 1996-аас 2000 оны Ардсан намын тэр маш олон удаагийн засгийн газар солигдсон ийм нөхцөл байдал үүснэ. 6 сар болоод энэ засгийн газар солигдоод байна. Тэгээ энэ хинт хэрэгтэй. Ийм хаос байдал. Монгол улсын парламент чадамжгүй юм байна, муухай юм байна. Тийм болохоор ерөнхийлөгчийн засаглал руу орё гэдэг ийм л тоглоом руу явж байгаа шүү дээ.